Сайн байцгаана уу сурагч охчуудаа. Та бүхэнтэй оюуны чадварын IQ төвөөс Содхон, Тодхон 2 мэдчилж байна. Өнөөдөр бид 4-р ангийн IQ сурах бичгийн 20-с 22 дугаар хуудасууд дахь дүрсэн тестүүдийг та нартай хамт судлах болно. Хичээлдээ анхаарал идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Энэ хичээлээр сурагчдыг дүрсэн тесттэй танилцуулах, дүрсэн тестээр дамжуулж сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой. Дүрсэн тестийг бодохдоо бодлогод өгөгдсөн дүрс, зураг, биетүүдийн өнгө бодолд хэлбэр, хэмжээ, байрлал, эргэлт, тоош хэрхэг зэргийг анхааралтай ажиглан хэрхэн өөрчлөгдөж байгааг олж тогтоох замаар шийддэг юм шүү хүүхдүүдээ. Одоо 20-с 22 дугаар хуудасны зарим бодлогуудыг хамтдаа бодъё. 20 дугаар хуудас бодлого 2. Бусдаас өөр хувилбарыг олж дугуйл. Энэ хуудасны 1-с 4 дугаар бодлогууд нь гярхай ажиглан харах замаар шийдэх даалгавруудтай. Энэ бодлогод 6 зангилаа өгөгдөжээ. Эдгээрээс бусдаас өөр ялгаатайг нь олох ёстой. Зангилаа бүрийг сайн ажиглая. А, Б, В, Д, Е хувилбаруудын зангилаа ижил. Харин Г хувилбарын эдгээрээс өөр байна. Иймд бодлогын зөв хариу нь Г хувилбар болно. 21-р хуудас бодлого 6-гийн 1-р даалгавар. Өгөгдсөн дүрсийг квадрат болгохын тулд аль хоёр хувилбар хэрэгтэй вэ? Өгөгдсөн дүрсийн задгай эсгүүдийн хэлбэрийг анхаараарай. Задгай эсгүүдэд аль хувилбар руу тохирохыг шалгая. Б хувилбарын дүрс энэ хэсэгт тохирох нь хялбар харагдаж байна. Одоо Д хэсэгт аль дүрс тохирохыг шалгая. Тохирох хэлбэртэй дүрсүүд нь А болон Г байна. Гэхдээ Г хувилбар дахь дүрсийн Д хэсэг нь ялгүй богино байгаа учраас тохирохгүй. Иймд А хувилбар дүрсийг квадрат болгон гүйцээнэ. Бодлогын зөв хариу А болон Б хувилбарууд байна. Хүүхдүүдээ эдгээр бодлогууд бодолтоос лавлаж тодруулах зүйл байгаа бол бичлэгийн ухраан дахин үзэж гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. Одоо дараагийн бодлогоо бодцгоё. 22 дугаар хуудас бодлого 8. Өгөгдсөн дүрстэй алийг нь нийлүүлэн квадрат дүрсийг эвлүүлж болох вэ? Өмнөх бодлоготой төстэй. Гэхдээ өгөгдсөн дүрсийн задгай хэсэгт тохирох нэг л хувилбарыг олох бодлого байна. Бодлогын өгөгдлөөс харахад хувилбаруудыг эргүүлж байж задгай хэсэгтээ нийлэхэр байна. Иймээс эхлээд хувилбаруудыг эргүүлж үзье. Одоо эргүүлсэн дүрсүүдээ өгөгдсөн дүрстэй нийлүүлж шалгая. А хувилбарыг шалгахад өгөгдсөн дүрстэй явц ав нийлж квадрат бүтээж байна. Б хувилбарыг нийлүүлэхэд ийм дүрс үүсэж байна. В хувилбарын хувьд ийм, харин Г хувилбарыг нийлүүлэхэд энэ дүрс үүсэж байна. Иймд зөв хариу нь А хувилбар байх нэ. Хүүхдүүдээ Өнөөдрийн хичээлээр үзэж танилцсан бодлогуудаа ойлгосон бол
20-оос 22 дугаар хуудасны бусад бодлогуудыг биедан гүйцэтгээрэй. Лавлаж тодруулах зүйлээ ангийн багштайгаа холбогдож асуугаарай. Та бүхэнд амжилт хүсэж дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.